Монгол Улсын их хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн 9 дугаар сарын 10-ны өдрийг улс төрийн хил сэрэгт хэлмэгдэх ёсны дурсгалын өдөр болгон орон даяар хүндэтгэл үзүүлэн тэмдэглэн өгүүлж явахаар шийдвэрлэжээ. Цагаатгах хайслыг удирдан зохион байгуулах улсын комиссийн статистик мэдээллээр улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийдэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31652 хүнийг цагаатгасан байна. 1998 оны 1-р сарын 2-ны өдөр батлагдсан улс төрийн хил сэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах бидэнд нөхөн олгор олгох тухай хуулиар одоогийн байдлаар нийт 20,000 орчим иргэнд 117 тэрбум 528 сая төгрөгийн нөхөн олгорыг олгосон байна. Хэлмэгдүүлэлт бол хувь хүн нийгмийн тодорхой бүлэг хүмүүсийн үндсэн эрх хэрэгчлөөг дур зоргоороо хязгаарлаж хасаж байсан хууль бус үйлдэл төдийгүй тухайн хүн тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд мартагдахааргүй толб бүлдээсэн хүний эрхийн ноцтой зөрчил байсан юм а. Өнөөдөр хууль хяналтын байгууллагын үүрэг хариуцлага илүү тодорхой болж эрх зүйн орчин боловсронгуй болсонтой холбоотойгоор шүүх хууль хяналтын байгууллагаас өөр ямар ч байгууллага албан тушаалтан хүнийг мөрдөн шалгах, ял шийтгэл оногдуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх энэ боломж нөхцөл бол үндсэндээ хязгаарлагдаж талсан зогсоогдсон гэж ингэж үзэж болно. Гэсэн хэдий ч Монгол Улсын үндсэн хууль олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх эрх, өөрөөр хэлбэл шударгаар шүүлгэх, эрүүл шүүлтээс ангид байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн тусалцаа авах, нотлох баримтыг гаргаж өгч шалгуулах зэрэг энэ эрх чөлөөний асуудал зөрчигдсөн тухай гомдол мэдээлэл бол тасралтгүй хүний эрхийн үндэсний комиссд ирж байгаа. За энэ нөхцөл байдал бол цаашдаа бид бүхэн хүний эрх чөлөөний асуудал ялангуяа энэ эрүүгийн хэрэг хян шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх чөлөөг баталгаатай хангах, хуульд эрхийг нь тодорхой зааж өгч тунхагласнаар энэ эрх чөлөөний асуудал баталгаатай болдгүй байна гэдэг энэ анхааруулга сануулгыг бол бидэнд өгж ийн гэж ингэж үзэж болно. Тэгэхээр цаашдаа бол бид нар хүний эрх хэрэгчлөөг илүү баталгаатай үйл ажиллагааныхаа зарчим болгосон энэ хэм маяг руу шилжих шаардлага байгааг албан ёсоор энэ статистик мэдээнүүдээс бол харж болохоор байгаа. Хэлмэгдэцтийг хүндэтгэн дуусгах нь өнгөрснийг санах төдий бус. Харин түүний хор уршийг олон нийтэд таниулах, төр хүний эрхийг дээдэлж, ямар ч нөхцөлд иргэнээ хамгаалах, зөрчигдсөн эрхийг бодитоогоор сэргээж хариуцлага хүлээлгдэг шудраг тогтолцоог төлөвшүүлэхийн төлөөх ухаарал, хариуцлага, амлалт байх ёстой. Хүний эрхийг дээдэлсэн өндөг ирээдүйн төлөө хамтдаа Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс. Бидний үнэт зүйл хүний эрх.